За аюул цандсан. За өнөөдөр яана. Тэгээд өргөжлүүлнэ. Лого өргөжлүүлнэ. Тэгээд лого өргөжлүүлээд 14 минут лого өргөжлүүлэх байгаа. 14 минут лого өргөжлүүлчээ. Тэгээд яана. Дараа нь гейминг хэсэг явагдах байгаа. Гейминг хэсгээ явагдуулж дуустайхаа дараа ерөөхдөө дахин нэг гейминг явагдах байгаа. Ерөөхдөө бол 2 тоглоомоор ерөөхдөө бол ингээ 2 бичлэг хийчихээ гэсэн үг. Нэг дор биш. За тэр 2 тоглоом маань бол одоо ерөөхдөө л нэрээ нэлэхгүй. Нэрээ нэлэхгүй. Тэгэд байх учраас одоо энэ лого 14 минут хийчихэд тэгээд 14 минут хийчихэд дараа нь гейминг яваа хийх байгаа. За тэгээд өшөөх юм бол гейминг одоо яг ингэж явна. Эхэлж юугаа хийчихэд эхэлж бичлэгээ хийчихэд дараа нь явах байгаа. За тэгээд өшөө гейминг бичлэгээ хийчихэд нэг юм танилцуултайгаа дараа иргэд бол гоё юм болно. За тэгээд гейминг бичлэгийнх нь нэгт нь бол нөгөө нэг хүмүүстэндээ нэгт нь бол хөл бөмбөг байгаа. Хөл бөмбөгөө хийснийхаа дараа 14 минут хийжтэй. 14 минут хийснийхаа дараа нь хулгай хийгээд идэх тоглоом байдаг та. За тэрийг тэгснийхаа дараа юмгүй шатаад чинь миний амралтын цаг. Амралтын цаг хийж байгаад маргааш өглөө хэд гэж ичлэг нөхөө. Маргааш өглөө 2-ын үед ичлэг. 2-ын үед лого хийгээд тэгээд 2:10 хэд мэд 2:30 болонгууд гейминг бичлэгээ. Тэгээ 2-аа өнгөр 4:30 болонгууд тэгээ шууд тэр дараах гейминг бичлэгээ хий. Ерөөдөө бол ингээ гейминг бичлэгүүд маань бол партаар явна. Логоноос партаар явна. Тий өчтөр бол би ингээ нийт 2 бичлэг хийсэн. Тэгээд 2 бичлэг хийсэн тэр бичлэг маань устсан байсан шүү. Тэгээд устсан байхаар нь одоо өнөөдөр ингээ бичлэг хийж байгаа. За тэгээд өөр юу вэ? Тэр хөл бөмбөгийн маань бичлэг өдөрт 2 ч орж магадгүй. Нийт ингээд өдөрт 4 юм уу 3 бичлэг орох нь шүү дээ. Тэгээд лого хийж явахдаа ерөөхдөө бол ингээд
одоо энэ шиг ингээ янз бүрийн ингээ тайлбарлаж явагдана. Янз бүрийн ингээ сонирхолтой юм явагдана. За тэгээ өнөөдрийн влогоор бол ерөөхдөө бол ингээ те би ингээ өөрөө өөртөө асуулт тавиад тэгээд хариулна. Болж байна уу? За надад бол хэд хэдэн асуултууд байгаа. Та нар ч гэсэн бас давхар үзчихэд комент хийсэх ингээ бичээчихгүй юу? Яасан? За тэгээд ерөөхдөө бол ингээ хэд хэдэн асуултууд бол ингээ 50 та ч гэсэн бас давхар комент хийсэхт бол хариулаад яваарай. За нэгт бол одоо би ингээ та гэж эхлэе ярьчих. За та хэд $1 сая $1 байх юм бол юу өгөх вэ? Гэсэн асуултыг би та хэд тавьж байна. За одоо би ингээ өөрөө хариулъя. За өөрөө хариулахдаа би $1 сая $1 байх юм бол хамгийн түрүүд гадаад л явна. Нэг надад очие гэсэн улс байгаа. Тэр рүүгээ явна. Мэдээч асуулт мөнгө үлдэнэ. Тэнцэнэ байр маяр авна. Тэгээд дээрэс нь гейминг сет олно. Ерөөхдөө бол тэгээд дахиад нэг мөнгөд үлдэнэ. За тэрийг бол хандивын газарт өгнө гэж бодож байна. За тэгээд бүгдийг ингээ хандивын газарт өгөхгүй өөртөө бас хэсэг жоохон мөнгө үлдэнэ. За дараагийн асуулт. Та комент хэсэгт хариулж болсон бол дараагийн асуулт. За дараагийн асуулт болохоор та хэрвээ Монгол улсад Монгол улсын ерөнхий сайд байсан бол юу хийх байсан бэ гэж хариулъя. За танд ингээ асуулт өгье. Та хариулаарай. Би одоо бас хариулна. За би бол Монгол улсын ерөнхийлөгч авсан бол би ч бас өөрөө дайн дуртай. Тийм болохоор жоохон дайн хийхийг үзнэ. Би яг үнэн шударгаар хариулъя. Дайн хийнэ гэж би одоо хэлье. Тэгэд ерөөхдөө л ингэж дайн хийн. Тэ өөр байхгүй. За дараагийн асуулт. Одоо 3 дахь асуулт. 3 дахь. За 3 дахь асуулт гэхдээ хэрвээ та би бүгдийг хэрвээ гэж ааш заяа. Ингэж төсөөлж хэлж байгаа шүү дээ. За хэрвээ та сургуулийнхаа хамгийн нэр хүндтэй, шагнал өндөртэй хүүхэд байсан бол, сурлага сайтай хүүхэд байсан бол та яг яаж энэ бүхэн ингээд сурлага муутай хүүхдүүдийг хэрвээ туслах уу? Эсвэл туслахгүй ах уу? Ингээд сурлага муутай хүүхдүүд ингэж тэгээд тусалж ингээд тусалж дэмжихгүй байх. Туслахгүй дэмжихгүй байх. Энэ хариултаас бол би сая ингэж энэ хэсэгт нь туслах дэмжих гэж хэлсэн болохоор би яг энэ хэсгийг туслах дэмжих гэж одоо ярина. За тэгээ яг ингээ хоёр талд нь ингээ туслах дэмжих, туслахгүй дэмжихгүй гэж ингээ жаа бичлэгэж байгаа. Ерөөхдөө бол ингэж камерны өөдөөс 2-3 жил бичлэг хийсэн ч гэсэн ярих чадвар маань бол сайжраагүй. За дараагийн асуулт. За асуулт юм бол та ямар спорт сонирхдог байсан бэ?
За ерөөхдөө бол одоогийн байдлаар бол би спорт хийсэн илүү спортоос хөл бөмбөгийг бол сонирхдаг. Өөрөө хөл бөмбөг хичээлдэг явдаг. За тэгээд хуучин бол сакс байсан. Одоогийн байдлаар сакс болсон. За тэгээд та хэд ингээд яг ингээд коммент дээрээ ингээд давхар ингээд надтай хамт хариулаад явж байгаа хаа гэж би найдаа. За тэгээд дараагийнх нь болохоор та хамгийн их айдаг 3 зүйлсээ коммент хэсэгт бичээрэй. За миний бол хамгийн их айдаг 3 зүйл бол нэг нь би амар аалзнаас айдаг. Аалз хүн бүрийн бас нэг зүйл айдаг нэг зүйл айдаг. Тэр нь бол үхлээс айдаг. За би бол ингээд эхнийх нь болохоор аалз, хоёр дахь нь болохоор үхэл. За гурав дахь нь болохоор би бус шүүмжлүүлэхээс айдаг. За ингээд ерөөхдөө бол миний асуултууд бол дуусч байна. 11 минут. Одоо 14 минут би бичлэг хийнэ гэж хэлсэн. Одоо энэ та эдэд бол надад 3 минут үлдсэн байна. За 3 минут үлдэхтэй. Одоо сүүлийн үед одоо энэ хамгийн сүүлийн асуулт. Сүүлийн үед танд хамгийн дургүй болж байгаа хүний чинь юм бэ? За та энийг бол коммент хэсэгт бичихгүй. Тэ. Бараг манай найзууд үдчихэд дараа нь бараг намайг гэх бах. Жохон тоглоомоор намайг гэх бах. Гэхдээ энэ хэсгийг бол комментэнд бичихгүй. За тэгээд ерөнхийдөө л ингээ асуултууд дууслаа. 14 минут бичлэг хийнэ гэсэн ч гэсэн одоо ингээ 11 минут дээр ингээ бүх асуултууд дуусгаж байгаа болохоор би ингээ одоо ингээ бичлэгээ дуусгаж байна. Бараг та дээр влог гэсэн чинь ярилцлага болчлаа. За энэ үрээд ингээ бичлэг дуслаа. Тийм. Та хэдийн бараг зарим толгоонд сүүлийнхаа хэсгийнхаа нэрийг хэлэхгүй матай гэж бодож байгаа. За би ингээд одоо яг эхний нэг үгийг л үсгэн. Манай ингээс эхний үг бол г үсгэр хэлсэн байгаа. Манай ингэ нэг л г үсгэр хэлсэн хүүхд байдаг. За хоёр байдаг. Нэг нь би, нөгөөх нь нэг хүүхд байгаа. Г-г хэлсэн. За энэ бол би ч орой дургу болж байгаа. Тэр ч надад ч гэсэн дургу болж байгаа. За энэ үрээ бичлэг маань дуслаа. Та энэ хүртэл туслан сууд дуртай амтангаа идэж намайг үзсэн баярлсан бол лайк болон сабскрайб дарж намайг дэмжээрэй. Эмээ өвхөө уцаар лайк дарж бас дэмжээрэй. Танд баярлалаа. Баяртай.